одоо хамгийн их тийм одоо эрсдэлтэй цэгүүд нь юу вэ? Зарим одоо юм ойлголт бүр ингээд бизнесийн оонерууд хүртэл байдаг. 10 дахин эрсдэл үүсгэж байна. Мэдээллийн технологийн дэд бүтцийн 500 төсөлд тусалж чадна. Ер нь суур технологиуд бол хамгийн багадаа 5-8 жил өөрчлөлтгүй байх ёстой. За өдрийн төргийн бизнес ан подкастыг сонсогчдод бас үзэгчдод бизнес семинар редактор даваад ирж байна. За ингээд манай ээлж подкаст хэлж байна. Манай зочноор UPR консалтинг компани үүсгэн байгуулагч, за Raytat Academy багш номын ирсэн байна өдрийн төргийн. Өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр одоо номын багш гэж шууд ирчээ та тийм ээ. За яг мэдээллийн технологийн салбарт бас ингээд мэрэгчлүүдийг бэлтгэх гээд тодорхой үн цэнийн юм сэтгэлгээний үйлчлэл хийх гээд явж байгаа юм хүн. Тэгэхээр ер нь яг өөрийн чинь бас нөгөө мэрэгжлийн эзэмсийн төгөөг сонирхмаар байна л да. Ер нь яг энэ мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн дэд бүтц гэдэг энэ чиглэлд бол өөрөө мэрэгшиж байгаа. Ер нь энэ салбарт яагаад ажиллах болсон одоо пашн чи юу вэ те энэ талаар эхлээд ярил. За мэрэгжлийн түүх гэхэлэр нэлээд урт бас түүх болох гэдэг шиг байна. За энэ бол нөгөө 2004 онд тэгээд одоо Монгол улсад бол нөгөө мэдээллийн технологийн нарийн мэрэгжлийг одоо хүмүүс хараахан мэддэггүй програм хангамжийн инженер. За тэгээд одоо нөгөө IT инженер гэдэг бүгдийг чаддаг нэг хүн гэдэг ийм ойлголттой үед би бас компьютерийн сүлжээний инженер гэдэг мэрэгжлийг одоо сонгож орж исэн. За тэгээд тухайн үед яагаад энэ мэрэгжлийг сонгох болсон шалтгаан бол надаа нөгөө интернет хамгийн анх ашиглаж үзсэн. Тэгээд компьютерыг бас хамгийн анх одоо баг 15 настай илүү анх удаа ингээд компьютер ашиглаж үзэж байгаа. За тэгээд тэр бол надаа ингээд өмнө яг нөгөө ид шид ашиглаж байгаа юм шиг ид шид ингээд биелэлээ олж байгаа юм шиг ийм мэдрэмж төрөөд тэгээ буцаад нөгөө мэйл хүлээж авна гэдэг зүйл маань тухайн үед бол спам хүлээж авч ирсэн ч гэсэндээ одоо Америкаас надад ингээ мэйл ирж ин гэдэг зүйл бол надад бас ингээ ичид юм шиг ийм мэдрэмж одоо төрүүлээд тэгээд ер нь бол за энэ зүйлийн цаана яаж ажилтгийг тэрийг хэрхэн яаж бүтээд юм бэ гэдэг зүйлийн сонирхолтой санагдаад мэдэхгүй байсан учраас тэгээд сүлжээний инженер мэргэжлийг сонгочихсон. За тэгээд тэрнээс хойш бол одоо би 2009-10 онд бол Андра мужийн их сургуульд одоо Master of Technology буюу яг одоо энэ дэд бүтцийн инженерийн магистр. За 2017-18 онд бол Солонгос улсад Хандон Глобал Университет одоо мэдээллийн технологийн удирдлага чиглэлээр бас магистр хамгаалсан. Ер нь бол одоо ингээл энэ одоо ажиллаж явах явцдаа ийм ур чадвар, ийм мэдлэг надад хэрэгтэй байна гэдэг ингээ үргэлжлүүлээ сурж байгаа юм хүн баг гэсэн. Тэгэхээр би үл зүгээр ингээд нөгөө хөндлөнгийн мэрэгжлийн бус хүний нүдээр харахаар одоо энэ мэдээллийн технологийн дэд бүтцээр за одоо бидний физик дэд бүтцийн орчинд бол амьдарч штэ ингээд байшин барилга одоо бид нар ч нөгөө хотын ерөнхий төлөвлөгөө гээд ярьдаг мэдээллийн технологийн дэд бүтц маань одоо ихэнх хэсэг нь нүдэнд харагддгүй мөртлөө яг адилхан юм одоо юм одоо физик дэд бүтцтэй адилхан бас ерөнхий төлөвлөгөө хэрэгтэй бодлого хэрэгтэй тусгай мэрэгчлэлтнүүд хэрэгтэй ийм гэж ойлгоод байдаг байхгүй тэгж ойлгох нь зөв. За ер нь мэдээллийн технологи дэд бүтц гэдэг тэгэхээр одоо нөгөө зам одоо хот гэд яг энэтэй адилхан бол архитект гэдэг зүйл бол бүр нэгдүгээр номерт явна. За архитекторыг ингээд яахын тулд бол бас бид нар одоо нөгөө энэтхэг сурж исэн гэж ярьж исэн л да тэнд бол яг үгээр тухайн одоо мэдээллийн технологи бүтээгдэхүүний үндсэн концепт философи ярьдаг байхгүй. Философи. Тэгээ өнөөдөр бол Монгол мэрэгчлэлтэнгүүд ч юм уу одоо Монгол одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагуудын хувьд одоо философийн төвшөнд очиж тэрийг те хүн болгон хэрэгжилж чаддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг юм уу эсвэл хамгийн шилдэг нарийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг юм уу гэдэг яг энэ ойлголт философи бас ингээл хараахан яриад хөвшүүлж амжаагүй юм байгаа гэсэн үг. Тэгэхээр яг одоо таны хэлж байгаачлан одоо юуны дэд бүтцтэй адилхан биднэрт бол яаж ингэсэн чинь одоо нөгөө тэр философи нь архитектор нь стандарт нь за тэгээд нөгөө бүх төвшний одоо мэрэгжлийн ур чадварууд тэгээд олон төрлийн одоо сонголтууд технологийн одоо ийм одоо боломжууд ингээд нийлжээж энэ ингээд мэдээллийн технологи ер нь бол дэд бүтц мэдээллийн технологи одоо цогц шийдэл гэдэг зүйлүүд ингээд бий болдог гэсэн үг. За тэгэхээр зарим зүйлийг нь бол бид нар бол харж чадаад байгаа хийгээд байгаа гэхдээ хүний нүдэнд харагддаг хэсгүүдийг айгүй анхаарч хийж байгаа хүний нүдэнд нөгөө харагддаггүй яг ингээд аюулгүй байдал. За одоо тэр нөгөө өгдлийн архитектор ялангуяа нөгөө програм хангамжийн тэр философи гэж ярьсан шүү дээ тэр зүйлүүд бол ингээ хараахан бас ингээд яг ингээ профешнл төвшөнд очсон байгаа юу гэхлээр зарим бүтээгдэхүүнүүд дээр тийм их бүтээгдэхүүнүүд үгүй ийм төвшөнд байгаа гэсэн. Тэгээд өнгөрсөн жил илүү нөгөө манайх чинь хиймэл оюуны стратеги гэдэг нэг батлаад ах шүү дээ. Ерөнхий тэгэхдээ бүр том зургаар одоо яг хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг шиг нэг тийм ерөнхий төлөвлөгөө байна IT дэд бүтцтэй. IT дэд бүтцээр одоо ер нь бол манад юу байгаа одоо юу гэдүүлээ бодлогын бичиг баримтууд айгүйх байдаг.
яг тэрийг нь одоо үнэхээр одоо үндэсний хэмжээнд одоо тэзүү хийгээд олон жилээр нь яагаад тэгээ үндэсний хэмжээний төлөвөө бол хамгийн багадаа 10-20 жилээр ингээ гарах хэвээр. Яг тийм хэмжээний одоо бичиг баримт ч юм уу одоо юу ч юм уу одоохондоо бол байхгүй байгаа тийм. Тэгээд технологийн салбарт одоо гарч ирж байгаа бас нэг зүйл болохоор юу гэдэг вэ гэхээр суур технологиуд гэж байдаг. Энэ бол яаж нэгсэн чинь тренд ирсэн ч явсан ч байж л байх ёстой зүйлс байдаг. Энийгээ бол манай одоо улсын хувьд бол нэг хараахан одоо сайн ач холбогдлын одоо нөгөө мартчихдаг ч гэх юм уу те. Заавал ингэж одоо нөгөө илэрхийлж ээж л нөгөө анхаардаг ийм одоо бас дутагдлаа тал байдаг. Гэтэл нөгөө тренд технологиуд бол ингээ ирээд богино хугацаанд үр дүнгөө өгөөд ингээ явдаг. Үндсэн суурийг ингээ анхаарахгүй байх юм бол буцаагаад яаж гэсэн энэ тренд технологиудын үр өгөөж хүртэхгүй байх. Буцаагаад тухайн тренд технологиос нөгөө нэг сүүдэр мэт тааж явдаг нэг аюулгүй байдлын асуудал байгаа шүү дээ тий. Тэрэнд бид бэлэн биш байх ийм асуудал гардаг. Тэгээ энэ бол яаж нэг гэхээр баг миний одоо сүүлийн 10 жил ингээд одоо энэ технологи одоо нөгөө нэг ингээ хүн чинь ингэдэм байлээ шүү дээ. Ингээ эхний 10 жилд нь ч юм уу зүгээр ингээд өгсөн үүрэг даалгавар хийн. За тэгээд дахиад тэрний дараачаас бол энэ зүйл чинь сайн муу талтай гэдэг нэг ингээд анализ хийдэг. Яг тийм төвшөнд очсноос хойшоо бол бид нар бол ер нь бол трендүүд дээр айгүй юм хөөсөн шийдвэрүүд хөөсөн нэг удаагийн бодлого төрүүлж юм айгүй их гарч байгаа. Тэгэхээр энэ суур яг тэр одоо хилээд байгаа тийм технологийн одоо стандарт ч юм архитект ч юм уу төлөвлөгөө ч юм энэ зүйл дээр бол айгүй тутмаг. За тэгэхээр бизнесийн подкаст учраас мэдээж бизнестэй холбож илүү акцентлж ярина. За яг одоо иргэн төр бизнес гэдэг ерөөхдөө 3 юм гол одоо субъект байгаа даа шүү дээ. Энэ дижитал бизнесийг ашигладаг. За яг бизнестэй холбоод асуувал одоо түрүү ярьсан шиг нөгөө дижитал бизнес ялангуяа бидний амьдарч байгаа хот гэдэг шигтэй. Тэгэхээр бизнесийн салбар маань яг хэний хотод амьдраад хэний хотыг түрээсэж амьдраад гэдэг дээр бас том зургаар нь ярил тэ. Сөөдөд үсэт гэсэн үг шүү дээ. За одоо нөгөө интернет тийм том давлгаа бий болоод тэгээ Монгол улс нь өссөн үсээгүй хязгаарны цагт интернетийн хэрэглэгч болоод өөрсдийнх нь цаг хугацааны ирэхээр тэ болоод хүн болгонд одоо энэ интернет бол бидний амьдралын одоо салшгүй нэг хэсэг болсон. Яг энтэй адилхан болвол одоо технологиуд чимээтэй болон чимээгүй байдлаар бидний амьдрал ингээ орж ирээд ашиглагддаг. За одоо манай бизнесүүдийн хувьд бол яаж гэсэн чинь ямар одоо технологийн давлгаануудад айгүй их ингээд одоо хороод те ингээ явагдаж байгаа вэ гэдэг. Тэгэхээр ерөөсөө дид бүтцийн хувьд бол клауд технологи бол одоо маш хүчтэй төрж орж ирсэн. За тэгээд одоо харамсалтай нь бол бид нар бас яг суур дид бүтцийн хангалттай сайн одоо баримтлаагүй. Тэгээд тэрний бэлтгэл ажлыг хангаагүй улмаас бол жижиг дунд бизнесүүдийн ихэнх мэдээллүүд гадны клауд орчин дээр байгаа. За тухайн одоо гадны клауд орчныг одоо нэг орлогоц хэмжээний бас дотоодын сайн клауд технологиуд одоо тим төрийн болон бизнесийн тим одоо бүтээгдэхүүн Монгол байна уу гэхлээр бас яг тэр одоо нөгөө тэрэг шууд орлогоц хэмжээнд бол очиж чадаагүй гэдэг үг. Буцаагаад яг энэ одоо нөгөө гадагшаа датагаа авахлаар бол айгүй гоё хурдан сонголттой. Тэгээ хялбар сонголт. Буцаад энэний сайд эффект буюу гардаг үр дүн юу гэдэг юм бэ гэхээр бид нар ингээд нөгөө нэг нарийн мэрэгжлийн одоо тэрнтэй өрсөлдөхүйц хэмжээний дэд бүтцийн инженерүүд байхгүй болох ийм асуудал үүсдэг. За тэгэхээр одоо энэ бол нөгөө инженер хүнийхээ хувьас энэ төрлийн инженерүүдийг Монголд хадгалж үлдэх нь одоо чухал хэрэгцээтэй юм байна гэдэг. Тэгээ бид нар бол яашаас ч багаар ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөг нарийн мэрэгжлийн инженерүүдийн одоо ур чадварыг бий болгодог, ахиулдаг ийм түвшний сургалтууд ингээд айчмаар оруулж ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоогийн байдлаар нэг 20 гаруй сургалт оруулж ирсэн. Энэ бол одоо эцсийн үр дүнд бол төрийн, хувийн одоо бизнесийн тийм бас манай хамт олонны одоо инженерийн ур чадварыг өрсөлдөхүйц бүтээгдэхүүнтэй болоход зориулагдсан одоо энэ экосистем community бий болгох зорилготой гэсэн. Тэгэхээр хоёулагийн ярианы нэг сэдв нь одоо нээлттэй их байгаа. Тэрнээс тэрлүү орохоос өмнө бас нэг зүйлийг асуумаар гана. За одоо хэдхэн хоногийн дараа ингээд интернет нэвтэрсний 30 жил болох гэж байна. Data.com-ын бэлдэж явах шиг байна. Тэгэхээр ер нь яг нөгөө дид бүтцийн инженерүүд гэдэг талаас авахд ер нь яг Монгол мэрэгчлэтнүүдийн бас одоо өрсөлдөх чадвар ямар хөө байна те. Тэгээ одоо хүртээ хэмж одоо тэр нэг одоо яг үүргээ гүйцэтгэж гэнэ үгүй гэдэг дээр л бас сонирхоод байна л да. За Монгол мэрэгчлэлтэнгүүд бол маш одоо олноороо ч гэх юм уу те. За бас маш олноороо гэж хэлж бас болохгүй юм байна л да. Ер нь бол яг тухайн чиглэлдээ нэг 8 болон түүнээс дээш жил ажилласан ийм одоо хариуцлагатай өндөр одоо хариуцлага ч юм үүрэг хүлээж авах хүйц бүтээмжтэй ажиллах үс ийм инженерүүд айгүйх гадагш гарч. Алдж байна гэсэн. Алдж байна. Бид.
За тийм төвшний инженерүүд бас олон улсад маш их эрэлт хэрэгцээтэй байна. За тэгэхээр бол буцаагаад яг ингээд нөгөө Монголд дундаж инженерийг тийм төвшөнд хүрэхийн тулд бид нар бол нөгөө ганцхан одоо нөгөө техникийн скиллээс гадна софт скил бас нөгөө эх оронч үзэл тэгээд яж гэсэн чинь яг энэ дэд бүтцийн инженерүүдэд одоо ингээд нэг вижн хэрэгтэй юм шиг надад юм санагдаад идэг. Эцсийн үр дүнд энэ генерашн ийм хичээл зүтгэл гараад дараагийн генерашнд бид юу үлдээж чадах юм бэ гэдэг бас нэг ийм одоо том нэгдсэн одоо нэг ийм зорилт ч юм уу тийм юм аюу ингээ үүлэгддэг. Тэгээд зарим нэг одоо инженеруудын хувьд бол бид нар одоо тэгэх гэж байгаа ингэж байгаа гэх компани хүрээнд л вишн тавьж байгаа. Тэгээ нөгөө бүх инженеруудыг бас ингээд Монголд нь үлдээх хэмжээнд магадгүй одоо ур чадвараа илүү дараагийн түвшинд гаргах тэр томоохон хэмжээний зорилтыг тавих хэмжээнд бас бид нар бас хараахан бас тийм гоё том вишн бас гаргаж ирч чадахгүй байгаа юм л да. Ер нь бол тийм л байна. За тэгэхээр одоо компаниудтай дахиад холбоод асуухад ер нь яг тэр нэг одоо мэдээллийн IT дэд бүс тал дээр ирэхэд хамгийн их тийм одоо эрсдэлтэй цэгүүд нь юу байна? Таны одоо хараад тэгээд толгоос ихсэрдэг юм уу те? За open source нээлттэй эрхийн технологийн чиглэлээр одоо би бол бүр нэг цалинтай ажил аваад хийсэн энэ цаг хугацаа бол одоо яг 18 жил болсон байна. Мэргэжилтний ангаар. За тэгээ энэ 18 жилийн хугацаанд бол одоо гаргаж болох их олон алдаа дутагдлыг ингээ гаргасан байна. Буруу одоо технологиуд ашигласан асуудлууд бас ингээд зөндөө гаргасан байна. За ингээд яг энэ миний ингээд өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн энэ нийтлэг олон алдаа бол ихэнх Монгол компаниудад автагдчихна. За ямар асуудал гаргаж байгаа вэ гэхээр ер нь бол нээлттэй эрхийн технологи бол тухайн байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцийн 80% бүртгэлдэг. Тэгэхээр мэдээллийн технологи одоо үнэгүй ашиглаж байгаа тэр програм хангамжууд маань мэдээллийн технологийн 80% шийддэг. Технологийн лидерүүд юуны захирлууд, менежерүүд яадаг вэ гэхээр төлбөр төлөөд ашиглаж байгаа програм хангамж дээр аягүй их анхаарал тавиад ач холбогдол өгөөд стратегийн төвшөнд авч үзээд шийдвэрүүдээ гаргаа явдаг. За тэнд бол мэдээж ингээ зөв зохистой хэрэглээргүй ингээ явж байгаа. Тэгэнгუთ яг нөгөө нэг төлбөр төлөөгүй учраас хайхрахгүй тэнд нөгөө мөнгө хэрэгдэхгүй байгаа учраас орхигдоод байгаа энэ зүйл дээр бол яг нөгөө инженерийнхаа төвшөнд яг тухайн одоо системийг хариуцж байгаа мэргэжилтэнгийн төвшөнд асуудлууд ингээ шийдэгдээд байна гэсэн. Тэгэхээр би юу гэж хараад байна вэ гэхээр нөгөө мэдээллийн технологийн одоо нөгөө стратегийнхаа 80% бид нар мөнгө төлдгөө юм чинь ингээд орхигдуулаад байгаа нь өөрөө одоо асуудал юм болов уу гэж үзэж байгаа. За том байгууллагын хувьд бол за энийгээ ингээд стратегтэй авч ач холбогдлын хувьд бол авч үзэхгүй байна гэдэг асуудал ирж байна. За дундаж байгууллагын хувьд бол 100% open source-ос хамааралтай. За 100% магадгүй 90%, 95% хамааралтай ийм байгууллагууд байгаа. Энэ байгууллагын хувьд бол open source үнэтэй гэдгийг одоо зарим одоо ийм ойлголт бүр ингээд бизнесийн оонерууд хүртэл байдаг. Ubuntu системийг 12 жил ашигласан. За өдөр тутамдаа тухайн системээр дамжуулаад ингээд одоо төлбөр болоод ашигладаг. Гэхдээ тухайн серверийг ашигладаг үйлдвэрлэлийн системийг хамаагүй дээр байдлаар хамаагүй сайн хувилбараар ингээд нөгөө ажилуулж болдог. Асуудал үүсгэхэд би техникийн тусламж нэмэлт авах боломжтой байдаг. Халдлага дүртгөөс урьдчилан сэргийлэх ийм арга хэрэгсэл байдаг. Тийм үнэтэй хувилбар байдаг гэдгийг мэддэг байдаг. Яг ийм асуудлаас үүдээд 20 серверийг дундачаар нэг инженер хариуцах ёстой байвал бараг 4 серверийг нэг инженер хариуцуулдаг ч юм уу те. Тэр хүн ч одоо нөгөө төлбөргүй үнэгүй хувилбар нь илүү их ажил хэрэглэдэг. Систем дээр нөгөө аль хэзээ байдаг вершн одоо боломжуудыг хүний ийм одоо нөгөө гар ажиллагаагаар нөхөх ийм асуудлууд аяг гардаг. Тэгэхээр миний одоо компани үүсгэн байгуулад тэгээд одоо ингээд Монголд одоо ингээд инженерийн нарийн мэргэжлийн инженерийн баг бүрэлдэхүүнтэй байгаа гол зорилго бол олон улсад энэ open source-ийн одоо технологиг ашигладаг хэрэглээний 80% төлбөртэй байдаг. 8% төлбөртэй байдаг. 92% нь бол одоо юугүй энэ төлбөргүй бид ашиглаад явдаг. Гэтэл Монголд бол төлбөртэй ашиглаж байгаа сервер үйлдвэрлэлийн системийн одоо хувь хэмжээ бол 1% хүрэхгүй байна. Тэгэхээр бид нэг олон улсын дунджаас бараг 10 дахин бага үе гэхлээрээ одоо нэг хамгаалах ёстой системүүдээ хамгаалахгүй байгаа л 10 дахин эрсдэл үүсгэж байна. Одоо хамгаалах ёстой системүүдээ бид нар хамгаалахгүй орхигдуулсан байгаа л гэсэн. Одоо Монголын яг их компаниуд ингээд жижиг дунд компаниуд байгаад байгаа. Хоёулаа бүр томыг ярихаа болиё л доо. Одоо нэг 10-аас 20 хүнтэй компаниудын төвшөнд ярихад ерөн зүгээр яг тэр нэг мэдээллийн дэд бүс гэдэг нь бас нэг тодорхой юм хэрэг болоод байна шүү дээ тий. Яг тэн дээр яг тэр нэг захирал хүний бас анхаарах хэрэгтэй нэг 2-3 зарчмыг хэлээд өгвөл тийм ээ. Манайхан ер нь бол антивирус аваад ашиглаж сурч байгаа. За 365-ыг ашиглаад сурч байна.
За захирлынхаа компьютер одоо санхүүгийн компьютерууд нь сервер үйлэн систем дээр лиценз төлөөд ингээд ер нь бол хэвшиж байгаа Монгол компаниуд. За гэтэл нийт харилцагчийн датаг агуулад байгаа нөө сервер дээрээ үйлдвэрлэлийн систем дээр нь хэдэн төгрөг зарцуулсан бэ гэхлээр байхгүй 0. За энэ сервер дээр нь антивирус байгаа юу гэхлээр мэдэхгүй, инженер нь мэднэ. За энэ системээс ингээ өгдөл алдагдвал буцаа сэргээх одоо ямар нэгэн арга хэрэгсэл байна уу гэхлээр мэдэхгүй сууж байдаг. Тэрийг хаахраагүй. Яагаад гэхлээр тэнд нөө төсөв шийдвүүлж орж ирж захирал танилцуулгатай систем явж байгаа байхгүй. За буцаагаад за энэ төвлийн систем дээр байгаа одоо нийт хэрэглэгчийн харилцагчийн дата алдагдвал танай бизнес тэр хохирлыг одоо барагдуулж чадах уу тий? Ер нь алдагдвал ямар хэмжээний одоо өртөгтэй байх вэ гэхээр ер нь бол одоо нөгөө нийт жилийн борлуулалтын орлогоос ч илүү дүн гардаг. Дахиад энэ систем доголдоод танай инженер энэ дээр 5 өдөр ажиллаад асуудлыг шийдэе. За энэ 5 хугацаанд 5 өдөр ажиллахгүй байгаа энэ одоо системийн доголдолд үүсэх тэр алдагдсан боломжийн үн өртөг ямар байх вэ гэхээр нөгөө лицензийн одоо 1 жил төлөх ёстой лицензийн төлбөрөөс даруй 30 дахин 40 дахин их хэмжээтэй тоо гарсан ийм одоо харилцагч байгаа гэсэн. Тэгээ бизнесийн оонор бол хэрвээ тэр мэдээллийг мэдчих юм бол төлөхөд бэлэн. Гагцгүй тэр хүнд бол нөгөө Ubuntu үнгүүгээд 2000 оны ихэд үеэр магадгүй 10 онд одоо хамгийн анх инсталлейшн хийсэн тэр ойлголт яг тэр чигээр явж байгаа гэсэн. Тэгэхээр тодорхой хэмжээнд бизнес магадгүй 1-2 жилийн хугацаанд хүл дээрээ босгох бүтээгдэхүүнээ хөгжүүлэх энэ явцад бол үнэгүй систем ашиглаж болно. За нэгэнт одоо нөгөө одоо Монгол улсын хувь хүний мэдээллийг хамгаалах гэдэг хууль гарсан. Энэ хуулийн одоо хэрэгжилтийг хангах, буцаагаад бизнесийнхаа нэр хүндийг хамгаалах, за бизнесээ тасралтгүй байлгах, хэрэглэгчийн итгэлийг алдахгүй бай гэж үзвэл энэ дээр төлбөр төлдөг юм уу гэдээ одоо инженераас асуух хэрэгтэй. Ямар хувилбарууд байна? Хэрхэн яаж хамгаалах уу гэдгийг инженераас асуух хэрэгтэй. Тэгээ яг энэ нөгөө сервер дэд бүтц хариуцж байгаа инженеруудын хувьд бол маш интроверт хүмүүс байдаг. Очиж асуухгүй л нөгөө танилцуулдаг тийм. Ялангуяа ингээ нөгөө төсөв шийднэ гэвэл тэдний хувьд бол одоо маш одоо хэцүү хүнд ийм ажил болж ирдэг учраас ер нь бол инженер өөрөө баг тэр лицензийг шийдвүүлэх гэж явж чадахгүй. Тэгэхээр одоо бизнес оонор за тэгээд яг тэр үнэхээр асуудал үүсгэхэд эцсийн одоо хариуцлагыг одоо үүрэгт нөгөө захирлууд байгаа шүү дээ тийм. Эдгээр хүмүүс манад нэр ийм эрсдэл байгаа юу гэдгийг техник магартайгаа ярилцах хэрэгтэй. Мэргэжилтнүүд авч ажилуулах боломжгүй одоо тийм бизнесүүд ер нь бас өөр ямар боломжуудын за танах шиг газруудаас хамтарч болох нь. Гэхдээ яг хэрхэн яаж ямар зарчмын үүднээс хандах уу гэдэг дээр мэргэжилтэнгүй байгууллагуудын хувьд бол одоо манад бол бас сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд нэлээд олон ийм компаниуд бий болж байна IT-ийн. За тэнд яаж өдөр тутмын IT-ийн асуудлыг шийдвэрлэх байгууллагууд бий болж байна. За 1 жилдээ 2 жилдээ 1 удаа тий одоо зөвлөгөө авдаг зөвлөх компаниуд бий болж байна. За аюулгүй байдлын асуудал үүсгэхэд одоо респонс үзүүлдэг багууд ингээ бий болж байна. Тэгэхээр ер нь бол ганцхан компаниас хамааралтай гэхээс илүү яг нарийн мэргэсэн энэ үйлчилгээнүүдийг авдаг ийм одоо бизнесийн харилцаагаа эхлүүлэх хэрэгтэй гэж байна. За манай дээр бол одоо хэдийгээр бид одоо өдөр тутамдаа тухайн байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй ч гэсэндээ одоо шаардлагатай үед нь дэмжлэг туслалцаа авдаг ийм гэрээт байгууллагууд бол одоо цөөнгүй байдаг. За эдгээр байгууллагуудын хувьд бол зарим нэг одоо нөгөө судалгааны ч юм уу те технологийн судалгаа магадгүй одоо нөгөө хөндлөнгийн аудитууд стандартын байгууллагынхаа стандартыг ерөнхийд нь ингээд бий болгох энэ зүйл дээр бол манад аль хэзээ бий болгосон нөгөө хавыг шууд ашиглах боломж гэсэн. Тэгэхээр ингээд манайх ч одоо цөөхөлтэй юм чин айл болох чаддаг мэргэжлэнгүүдийн чаддаг компаниудыг нь богино хугацаанд үр бүтээмжтэй ашиглаад буцаагаад яжна гэсэн чинь үндсэн одоо бизнестэй анхаарах те. Одоо тийм л бодлого баримтлсан илүү зүйтэй гэж бодож байна. За тэгэхээр танах бол Red Hat гэдэг одоо нээлттэй өгдлийн одоо том платформ экосистем дотор ажилладаг тийм ээ. Тэгэхээр энэ нээлттэйхэн системийн талаар ингээд товчхон бас энэ юу нь яагаад ингээд бас давуу талтай тэгээ бизнесийн ямар асуудлыг ягаад одоо Монгол компаниуд хэрэгтэй гэдэг дээр тэгээд та чинь бол өөрөө бас одоо Red Hat Certificate Engineer гэдэг юм сертификаттай зөв Монгол инженерийн нэг гэж байна. Red Hat Academy-ийн дэлхийн шилдэг 100 багшийн нэг гэж байна. Тэгэхээр яг шилдэг 100 багш гэдэг энэ тодорхойлтоос юу гэсэн үг юм те энэ дэр жахан дэлгэрүүлж ярил. За нээлттэй ихэнх технологи сайн нөгөө мэдээллийн технологи 80% хүн төрөлхтний ашиглаж байгаа бүх мэдээллийн технологи 80% байгаа. За энэ дотроо бол одоо технологийн лидер нээлттэй ихэнх технологи үүссэн цагаас хойш бий болсон нэг компани бол Red Hat гэдэг компани байгаа. За энэ компани бол enterprise компаниуд буюу томоохон одоо байгууллагуудад зориулсан 30 гаруй төрлийн системийг одоо шийдлийг
санал болгодог. Red Hat-ын бол бүтээгдэхүүнийг ямар байгууллага ашигладаг вэ гэхээр нэгдүгээр эдийн засгийн одоо чухал 500 тоглогч 100%. За хөнгүй одоо машины удирдлага, за сансрын хөлөг, цөмийн реакторын одоо удирдлагын систем. Тэгэхээр ерөөсөө энэ системүүд дээр доголдол үүсч болохгүй. Доголдол үүсгэл хамгийн бага магадлалтай үүсэх ёстой ийм системүүд ажилладаг. Тэгэхээр одоогийн байдлаар бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн mature open source шийдэл бол Red Hat байгаа. За энэ байгууллага маань бол 200 гаруй улсад одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо инженер техникийн баг ч юм уу те энэнгээрээ бол одоо бусад open source-ын одоо вендоруудтай юм өрсөлдөхөөргүй тийм том баг. Буцаагаад яг энэ бүтээгдэхүүнүүдийг хэдий одоо танах шууд ашиглаж болно гэсэн open source-ын шийдэл байгаа боловч нөгөө шийдлийг нь ашиглах гэхлээр инженерүүдэд бас анхаан дунд агсан шатны ур чадвар хэрэгтэй. Тэгээ яг энэ ур чадварыг олгодог Red Hat-ын Actem гэж байдаг. За энэ Red Hat-ын Actem нь бол дэлхийн одоо 86 улсад нэг 900 орчим Actem байгаа. За бид бол нөгөө Монгол улсад одоо цорын ганц эрэхтэй Red Hat-ын Actem. Тэгээ Red Hat-ын Actem-ийн одоо эрхийг авна гэдэг бол бас нэг бид 3 жилийн хугацаанд зарцуулсан байна. Нэг 200 гаруй мэйл 3 удаагийн одоо ярилцлага тий онлайн ярилцлага за ягийн үр дүнд бол за танаа одоо боловсон хүчинд тэгээд нөгөө ёс зүйн хувьд ур чадрын хувьд бол болох юм байна. Red Hat Actem-ийг эрх болгоё гэд ингээд эрх болгосон байгаа. За тэгээд Red Hat Actem-ийн эрх авах яагаад энэ 3 жилээ тий тэр нөгөө 200 эдэн мэйлийг одоо энэ эрх авахын төлөө ингээд зарцуулсан бэ гэхээр миний хувьд бол 2017 онд Red Hat-ийн сургалтыг зааж эхэлсэн. Өөрөө хэрхэн яаж сурсан яг тэр бичиг баримт, гарын авлага, лабораторио бэлдээд зааж эхэлсэн. За гэтэл нөгөө технологи маань айгүй хурдтай өршлөгдөж байгаа. Тэгэхээр би 2013 онд сурсан мэдлэгээр 17 онд заахлаар болсон. 8 онд заахаар болсон. 9 онд заасан технологийн хувьд өөрчлөлт гарч ирсэн. Тэгэхээр би нэг хуучин технологиг одоо байгаа залуучуудад заагаад ахлаар ч айгүй хэцүү болж ирж байна шүү дээ. Тэгээд 2019 оноос хойш бол Actem-ийн эрх авахаар одоо бид хамтарч ажиллаад 2022 онд бол авсан байгаа. За яг энэ Actem-ийн эрх аваад ингээд заахлаар өнөөдөр Америкийн нэгдсэн улсад, Хятадд одоо энэтхэг улсад дэд бүтцийн инженеруудыг ямар түвшинд бэлдэж байгаа, ямар хөтөлбөрөөр бэлдэж байгаа, ямар лаборатори орчинд орчин ашиглаж байгаа яг тэр стандарт орчиж байгаа гэсэн. Буцаагаад зааж байгаа багш нар дээр тэр түвшний шалгуурыг тавигдана. За ингээд бид бол жил болгон одоо 2 удаагийн одоо нөгөө assessment-д ордог. Нөгөө эрх сунгах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, буцаагаад одоо ямар нэгэн байдлаар ёс зүйн юм уу мэдлэгийн ингээд зөрөөтэй зүйл бий болчвол урчлалт нөгөө залруулах зорилготой ийм одоо нөгөө assessment-ууд хийгдэг. Тэгээ энэ assessment-ийн үр дүнгуудад бол одоо Actem-ууд болон одоо инструкторууд тэр үнэлгээ гардаг байгаа. 2025 оны 6 сарын байдлаар буюу өнгөрсөн жилийн одоо хагас жилийн байдлаар бол бид нар Аз Нампонтлан бүс нутагт чанарын үзүүлэлтээр эхний 10-д орсон. Тэгэхээр нөгөө нэг 900 орчим Actem-ийн маань 650 байгаа. Энэ Actem-ууд дотроос чанарын үзүүлэлтээр 10-д орж ийн гэхэлэр ер нь бол бид нар айгүй их одоо нэг тоон дээр биш чанар дээр их анхаарат байгаа юм Actem болж ер нь таарсан. Яг энэ үзүүлэлттэй одоо зэрэгцээд нэгдүгээрт бол одоо Red Hat open source нэг 10 гаруй жил одоо өөрийн одоо волонтераар ажилласан. За инженерүүдийг одоо 500 орчим инженерүүдийг одоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд бэлдсэн. За тэгээд олон төрлийн одоо бас сургалтуудыг Монголд ингээ оруулж ирсэн зэрэг ингээд бас үзүүлэлтүүд маань ингээд яагаад тэгээд бол нөгөө Red Hat-ийн үндсэн хөтөлбөрийг боловсруулах одоо нөгөө experienced instructor гэх тийм program educator Red Hat-ийн educator гэдэг энэ одоо юу өгдөг юм бэлээ. Одоо эрхийг олгодог. Тэгээ мэдээж энэ эрх бол одоо жил болгон ингэ шинжлэгдээд ингээд явна. За тэгээд тухайн үед бол би бас ингээ ойлгоогүй л тийм. За ингээд бас надад нэг үүрэг даалгавар өгч байна. Айгүй их үүрэг даалгавар өгдөг. За тэрнийх нь нэг юм байна. Одоо програмын хөтөлбөрийг шинжлэх юм байна гэд бодоо явж исэн чинь манай яг нэг Аз Нампонтлан бүс нутгийг хариуцсан одоо програм лидерийн хувьд бол за та бол одоо энэ APAC дотор байгаа нэг одоо 20 хэдэн одоо багш нарын л нэг тэгээд одоо ингээд нөгөө дэлхийн ингээд топ 100-гийн ранкнд ингээд аль бие усаар ингээд орж байна. Яг ингээд эднийг бол дунд нь бол хизээч нөгөө 1 номер 2 номер гэдэг ойлголт байхгүй. Нөгөө шилдэг 100 гэдэг лист байдаг болохоос одоо дунд нь ингэж яадгүй. Тэгээд тэрэн дотор бол
нэг технологиор гарсан багш байгаа. Таны хувьд бол юугаар одоо чанарынхаа тэр үзүүлэлт дахиад яаж гэсэн чинь энэ олон жилийн одоо яг ингээд нэг юм юу гэдэг шүү дээ, ийм steady growth гэж яддаг шүү дээ. Ингээд тогтмол ингээд growth-ийнхаа үзүүлэлтүүд дээр орсон. Тэг мэдээж бол gender бас айгүй нөлөөсөн. Яг энэ топ 100 дээр бол одоо нөгөө листэнд орж байгаа 2 хүн эмэгтэй байгаа. Нэг нь одоо энэтхэг. Тэг нэг нь бол Монгол. За тэгээ баг ингээд одоо листэнд орж ирж байгаа баг энэ топ 100 дээр листэнд орж ирж байгаа багш нараас бол одоо баг 2 дахь жилдээ л эмэгтэйчүүд ийм хоёроор орж ирж байгаа ийм кейс байгаа. Тэг бид нар бол одоо тэрийг өдөр тутамдаа мэдэхгүй болохоор тийм л тань. мэдэхгүй байгаа байхгүй юу? Тийм л үйл явдал. Түрүүл нөгөө 500 инженерийг бэлтгэсэн гэж тэд нар маань одоо яг хаана ажиллаж юу хийж байна? За Монгол улсад ажиллаж байгаа хамгийн чухал томоохон мэдээллийн системүүдийн ард 1-2 одоо чухал дэд бүтцийн инженерүүд ажиллаж байгаа. За энэ одоо миний зорилтод инженерийн тооны 3.1-д би бол хурж ажиллаж чадсан. За тэгээд одоогийн байдлаар миний мэдж байгаа чухал том системүүдийн ихэнхдээ нь миний шавнаар ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бүгдэнд нь гэсэн үг тийм. Хаан банк, оюутлогоо, худалдаа хөгжлийн банк, хас. Одоо тэгээд дуртахгүй бол бас гондох байх тийм. Mobicom, Unitel одоо бүгдэнд нь л байгаа гэсэн. Зөв. Ерөн зүгээр хамгийн ойрын жишээнээс дурдвал яг танаа академик төгсөөд бас ингээд хувийн карьер ч юм уу те тэгээд одоо өөрийн компанидаа ч юм уу том дэвшил авчирсан тийм гоё түүх байвал ярил. За та дээр нөгөө дурдсан Red Hat-ын Certified Engineer гэх сертификат яагаад энэ чухал юм, яагаад энэ цөөхөн байгаад байна. Red Hat-ын Certified Engineer бол Монголд өнөөдрийн байдлаар 4 байгаа. За 3 инженеруудын хувьд бол дандаа захирал хийж байгаа 3 инженер. Тэгээ 4 дахь инженер бол манай шав сая одоо 1 сарын 1-нд 2026 оны 1 сарын 1-нд ингээд төрсэн байна. За энэ инженер бол Монголоос 13 жилийн дараа Red Hat-ын Certified Engineer-ийг одоо хангасан одоо инженер болж байгаа гэсэн үг. За энэ Red Hat-ын Certified Engineer бол олон улсад бол одоо хагас тэрбум төгрөг буюу 500 сая төгрөгөөр үнэлэгддэг. Одоо ийм ур чадвартай инженер байдаг. За тухайн одоо инженерийн мэдлэг ур чадвар туршлагыг олон улс юу гэж хүлээн зөвшөөрдөг юм бэ гэхээр бие даан open source-ын шийдлийг нэвтрүүлэх, боловсруулах чадамжтай инженер. За нэг инженерийн одоо хариуцж чадах серверийн тоо бол 20-40 гэд би дээр ярьж байсан. Red Hat-ын Certified Engineer бол 200-аас 400 серверийг хариуцдаг. Тэгэхээр илүү автоматсан, илүү бүтээмжтэй, илүү туршлагатай, илүү ур чадвартай олон төрлийн одоо технологиор өөрийгөө ингээд тийм ур чадвартай ийм инженер гэж төвлөн зөвшөөрөгддөг. За энэ төрлийн яагаад ингээд Монгол инженерөө сүүлийн 13 жилийн хугацаанд Red Hat-ын Certified Engineer болоогүй вэ гэдэг бас асуулт гарч ирэх баг. За нэгдүгürt бол хөтөлбөр Монгол байгаагүй. Тэгэхээр Red Hat-ын Certified Engineer-ийн хөтөлбөр бол 10,000 долларын үнэтэй. Тэгш очиж сурахаар. Тэгэхээр өнөөдөр ингээ 10,000 доллараар инженерээ сургах байгууллагын тоо маш цөөхөн. Буцаагаад бас явж байгаа инженерийн тоо маш цөөхөн. Очоод 3 цаг 4 цагийн 2 шалгалтыг нэг өдрийн дотор өгдөг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг шалгалтын бэлтгэлгүй улмаас зарим сайн инженерүүд шалгалтандаа унах асуудал гардаг байсан. За тэгээд бид бол энэ төвшний Монголд нэг 10 гаруй инженер хэрэгтэй. За бүр 20 байвал сайн байна. Буцаагаад бид нар 4 ширхэг инженерийн бүрэлдэхүүнтэй баг бий болгож чадах юм бол олон улсын одоо нөгөө дэд бүтцийн инженерийн ажил гүйцэтгэх боломжтой бол 4 инженер. Тэгэхээр миний зорилго бол өөрийн багтаа 4 инженерийг бий болгох. Энэ зорилго тавьж штэ. Тийм. Тэгэхээр надад тэр хөтөлбөр нь хэрэгтэй. За тэгээ бид бол хөтөлбөрөө 2025 оны 1 сард оруулж ирсэн. Яг одоо ингээд 1 жилийн хугацаанд бол 3 удаа ингээд зохион байгуулсан байна. Тэгээд эдгээр одоо сургалтанд маань хамрагдсан 6 инженерээс 1 сая инженер болцлоо гэсэн. Тэгэхээр надад бол энэ тоо бол айгүй одоо тийм эрг одоо тийм мэдрэмж төрж байгаа. Би бол инженерийг бид нар 2 жилийн хугацаанд нэг инженерийн төвшингийн инженер бэлдэх болов гэсэн чинь Монгол инженер бэлэн байгаа байхгүй. Хэрвээ тэд нар зорилго өгч чадаад тэднэрт ингээ хөтөлбөрийг нь өгч чадаад яг тэр системтэй мэдлэгийг нь олгож чадах юм бол ингээд Монгол хүн хурдан сурдаг. Тэгээ өөрийгөө ингээд дайчилж чаддаг. Тийм одоо бас нэг юм нэг
маш даруухан одоо инженер бидэн шүү дээ тий. Гэхдээ тэр хүний яг тэр одоо зүйлээ ингээ зориг тавиад өөрөөгөө ингээ хичээгээд байж байгаа тэр чимээгүй хөдөлмөрөөс бол юу харагдаг вэ гэхээр тийм дайчин эр зориг ялтч мэдрэгдээд байдаг байхгүй. Тэгээ тийм залуучууд байх юм бол тэгээд одоо хагас тэрбум үнэлгээнд хүрч болох нь байна. Гэхдээ нөгөө болно гэдг нь болцсон гэсэн үг бас биш шүү дээ тий. Одоо яг энэ certified инженерийн хувьд бол инженер би болцсон шүү гэдэг гэ батлах гой технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Ер нь танай академик хамгийн том амбиц юу вэ? Одоо ойрын 10 жил тэдийн инженерч бэлдэн ч гэдэг юм яг тийм чухал салбарууд одоо ажиллах тийм хүмүүсийг бэлдэн ч гэдэг юм тэр тайм амбиц талаас хаалцвал. За миний хувьд 2017 онд нэг 5 сартай охинтой тий хүүхдээ төрүүлээд 5 сар болцсон. Тэгээ яг ажилдаа буцаж ороод энэ сургалтыг эхлүүлжсэн. Тэгээ надаа ингээд Red Hat-ын хичээлийг эхлүүлээч ингээд заагаач гэдэг юм санал инфософтоос иржсэн. Тэгээ би бол нэг 2 өдөр сайн бодож үзсэн. Хүүхэдтэй, ажилтай. Тэгээ дээрээс нь дахиад би ингээд лаборатори бэлдээд, материалаа бэлдээд хичээл орох уу? Тэ? Нэг удаагийн хичээлийн мөнгийг бодох юм бол ормооргүй байгаа байхгүй. Тэгээ нэг 3 удаагийн хичээл ингээд орсны дараа ч гэсэн надаа ингээд ерөөсөө энэ давуу тал юм мэдрэгдэхгүй. Тэгээд тэрэн дээр би заа гэж зөвшөөрсөн тэр одоо бодол зорилго юу байсан бэ гэхээр Монгол улсад 500 инженер бэлдэж өгч энэ төвшний гэдэг ийм зорилготой эхлүүлсэн гэсэн үг. За тэгээд бол өнгөрсөн онд яг энэ зорилготой ингээ хүрсэн. За тэгэхээр миний одоо ойрын одоо манай байгууллагын гол одоо зорилго бид 500 инженер бэлдэж чадсан юм чинь мэдээллийн технологийн дэд бүтцийн 500 төсөл тусалж чадна. Тийм бас боломж байна. Тэгэхээр тэрийг би болгоё гэдэг ийм зорилготой гэсэн үг. За би бас нөгөө Red Hat-ын академийн одоо багш болоод одоо бид бол нөгөө маш олон assessment-д ордог гэд ярьсан. За тэгээд бас маш их ийм мэдээллийг ингээ шеэрлдэг. За тэгэхээр Хятадын одоо хамгийн шилдэг багштай би одоо маш ойр дутна. Тэ? Солонгосын одоо хамгийн шилдэг багштай маш ойр дутна. Сингапурын бас одоо хамгийн шилдэг багштай бол маш ойрхон. Тэгээ бүгдээр бол би энийг ингээ шоолдог тий. Чи чинь Сингапурын маа юм биш тэгээ тий. Чи бол Монголын маа юм биш тэгээ тий. Одоо Хятадын одоо маа гэдэг одоо нэг номерын багш бол одоо 100,000 шавтай. Тэгээ Хятадын одоо томоохон байгууллагууд ямар нээлттэйхэн технологиг ашиглахгүй бэ гэдэг одоо зөвлөлд очиж зөвлөгөө өгдөг. Энэ төвшний хүн байдаг. Буцаагаад тухайн одоо Хятад улсад ямар нэгэн байдлаар сая ингээд Америк Хятадын одоо эдийн засгийн дайн болоход технологи ашиглахгүй байх асуудал гарч иж байна. Орлого бүтээгдэхүүнийг яаж бий болохгүй гэдэг дээр тэд нэр ингээ баг бүрдүүлж ажиллаж байгаа байхгүй. За тэгээ энийг ингээ 5 жил харахаар хүүе би ч одоо нэг хичээл орох төдий те танхим бүрдүүлэх төдийд ажиллах ёстой хүн бүн үү? Би чин одоо жижигхэн ч гэсэндээ те одоо Монголын маа юм чин те бас яаж нэгсэн чинь Монголын компаниуд түгээмэл ингээ тулгамдаад байгаа 2-3 open source-ын шийдлийг Монголд оруулж ирнэ. Тэрийг бүр яг нутагшуулъя. Тэрэнд гарсан инженеруудыг бий болгоё. Тэ. Энэ бол одоо миний үүрэг юм бэ. Сингапурын багш одоо юуны багш Хятадын багш хоёрын одоо ингээ ярианаас бол би миний харах ёстой зүйл чи энэ юм биш үү гэдэг ийм одоо мэдрэмж авсан. Тэгээд тэрний маань нэг бол бид ирэх одоо 3 жилийн хугацаанд Монгол улсад хамгийн одоо тулгамдаад байгаа open source-ын 4 төрлийн технологи байдаг. Тэр 4 технологи дээр 500 төсөл хэрэгжүүлэх. Амар том гой зорилго байна. Энэ мэрэгчлэр ажиллаж эхэлснээс хойш ерөн за өрч мэрэгжил бол мэдээж яг өндөр үнэлэгдэхтэй. Ер нь бас одоо зөвхөн Монголд ч биш одоо гадаад очоод нэг томоохон байгууллагад очоод ажиллахад бас баг өндөр үнэлэгдэхтэй. Ер нь бол яг тэр талдаа санаа зовх харгүй те. Өөрт чи юм тиймэрхүү саналууд хэр ирж ирсэн бэ те. Яг тэр талаар ярил. Тэгээд яагаад татгалцсан бэ тэднээс бас. За яг он гарснаас хойш би 3 санал үлээж авч байна. За. Одоо 8 хоног шүү дээ те. 8 хоногт 3 санал. 3 санал үлээж авч байна. За одоо би гадаадаас уу? Гадаадаас. Тий. Гэхдээ нөгөө хувь саналуудад бол би дандаа татгалцаа өгч байгаа. За байгууллагаараа гадагшаа ажиллана тий. UPR консалтингаар багаараа гарна гэдэг ажил дээр бол бид бол 2027 оноос бага бэлдээд гарна гэсэн бодолтой байгаа. За энэ хугацаанд бол өмнө бид нар чинь нөгөө нэг айлын асуудлыг шийдэхээс өмнө бас дотроо шийдэх маш олон асуудлууд байна.
За гэхдээ ер нь гадаад орчинд яг энэ профешнл төвшөнд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг тал дээр манай байгууллагаас сүүлийн одоо өнгөрсөн жил 2 төсөл дээр ажиллаж үзлээ. Нэг нь бол Европын холбоон дээр гүйцэтгэлийн төсөл дээр ажиллаж үзсэн. Маш жижиг хэмжээний асуудал байсан ч гэсэндээ бид бол бас техникийн одоо чадамжийн хувьд бол чадах юм байна. Гэхдээ нөгөө байгууллагын менежмент тэр нөгөө хуулийн асуудлууд, санхүүгийн асуудлууд дээр бол хараахан байгаа юм байна гэдгийг дүгнэлтэндээ бизнесийн хувьд бизнесийн хувьд хүрсэн байгаа. Тэгэхээр бидний зорилго бол 27 онд гадагшаа гарнаа тий өөртөө бэлтжиж гарнаа гэдэг юм юундаа очсон. За саяг он шилжихтэй зэрэгцээд би одоо Солонгос улсад бас cloud expert-ээр ажиллаж үзлээ. Нэг 14 хоногийн хугацаанд. За тэндээс би юу мэдэрсэн бэ гэхээр эксперт төвшний мэрэгчлэлтнийг тэнд яаж ажилуулд юм бэ? Тэр одоо өгж байгаа зөвлөмжийг ямар богино хугацаанд тэр гүйцэтгэлийн баг аягүй сайн боловсруулад тэгээ бидний өгж байгаа зөвлөмж болгоныг ингэж хүлээж аваад тэгж ажилт юм бэ гэдэг тэр одоо мэдрэмж одоо тэр одоо хүмүүсийн тэр өндөр бүтээмжтэй ур чадвартай ажиллаж байгаа хариуцлагатай байгаа энэ одоо юуг бол айгүй гоё юм ингээд мэдэрсэн л дээ. Тэгээд за гэтэл одоо Монголын байгууллагууд чинь бид нар одоо байгууллага болгон дээр очиж нөгөө гуй штэ тий. Бүх төвшөнд гуйдаг. Тэнд бол яаж юм гэхээр экспертийн контракт хийгдлээ. Тэр цагаас гэрээ дуусах тэр бүх одоо үед одоо бидний хэлсэн нэг зөвлөмж болгоныг бичээд тэрэн дээр ажиллаад энэ болохгүй юм байна, болж байгаа юм байна гэдэг дээр багууд ингэ ажиллаж байгаа юм. Тэр бас маш гоё одоо экспириенс болсон. Дараагийн удаа бол яг энэ чиглэлийн төсөл дээр бол бид нар багаараа ажилланаа гэдэг саналыг бол манай талаас тавьсан байгаа. Хараахандаа хариу аваагүй байна гэсэн. Энтэй холбогдуулаад асуухад ер нь Монголын одоо орчинд ажиллахад тий одоо нэг соёлын сэтгэлгээний ер нь ямархуу тийм одоо стереотип гэж ярьдаг чинь тийм одоо саадуутай тулгарч байгаа энэ тал дээр жоохон тодруулж ярил. За мэдээж нөгөө эхний хичээл заагаад эхний 5 жил ч юм уу те бизнесээ үүсгэн байгуулад эхний 1 жилийн хугацаанд бол нэлээд одоо нөгөө монголчны үйл итгэх ийм зүйлүүд айгүйх байдаг. Тэгээд танаах чадах уу те санхүүгийн чадамжгүй биш үү? Хүний нөөц чинь болоогүй биш үү? Байршил чинь яг хаанагаа ч юм уу те. Тэгээд ер нь аудит хийхэд зөвлөгөө өгөх гэдэг ер нь байгууллагын байршил ер нь ямар ч хамааралтай те. Тэгээд одоо тийм үл итгэсэн байдлууд бол нэлээд ингэж ажиглагдж байсан. За харьцангуй одоо сүүлийн 1 жилийн хугацаанд бол одоо цөөнгүй харилцагч бидэнд итгэж бас чухал системүүдээ чухал одоо зөвлөгөө үйлчилгээнүүдээ бас зөвлөгөө үйлчилгээг юу н авлаа. Тэгэхээр бол бид бол хийх ёстой зүйлээ чимээгүй хийгээ явах ёстой юм байна. Тэгээ харилцагч нөгөө болсон үедээ бол хурж ирээд үйлчилгээ авах юм байна гэсэн юм дүгнэлтэнд хүрээд байгаа. Тэгээ гэхдээ мэдээж одоо нөгөө бизнес хийж байгаа учраас бид бас цаг хугацааг зүгээр өнгөрөөж болохгүй. Одоо энэ мэдээллийг одоо манай дээр хурж ирээд мэдээлэл авч чадахгүй байгаа хэрэглэгчдэд бас бид бас хүрэх ёстой тий. Тэгэхээр ер нь бол тэр алхмаа л одоо хийж байгаа гэсэн. Одоо паблик буюу төр засгийн газар тал руу авалж асуухад тэнд ашиглагдж байгаа ерөн том системүүдийн гол эрсдлийн цэвүүд нь юу вэ? Тэ бас өвдөлттэй цэвүүд нь юу вэ? Хамсдаг зүйл юу вэ? Тэнээр ирвэл төрийн байгууллагуудын систем дээр бол гинтийн шийдвэрүүд яг тэр одоо технологийн багийг хариуцаад явж байгаа багт бол маш их дарамт эрсдэл болж байгаа юм шиг надад юм санагддаг. За бид бол нөгөө ялангуяа нөгөө суур технологийн судалгаа бол хамгийн багадаа 3 сар 6 сар туршигтаад хийгдээд тэг шийдвэр гардаг. Тэгээ технологийн шийдвэр гарна. Дараа нь бизнесийн шийдвэр удирдлагуудаас ингэ шийдвэр орж ирнэ. За энэ шийдвэр маань нэг ингэ гарчвал ер нь суур технологиуд бол хамгийн багадаа 5-8 жил өөрчлөлтгүй явах хэрэгтэй. Тэгжээж яг нөгөө хөрөнгө оруулалтын үр өгөөж ингэ өгдөг. Энэ бол зүгээр олон улсын стандарт. Банкуд яг ингэж явж байгаа. За гэтэл төрийн байгууллага дээр яг энэ зүйл яг ингэж стандартаараа хэрэгжиж гэнэ үү гэхлээр хараахан тэгж хэрэгжихгүй. Тэгэхээр 2 жил болоод технологи солиод байгаа бол тэнд бол нөгөө үр ашигын хувьд, үр өгөөжийн хувьд тэрийг хариуцж байгаа багийн одоо ур чадвар мэдлэг тэр технологийн өөрчлөлтийг давж чадах одоо нөөцийн хувьд бэлэн үү гэхлээр айгүй ер нь бол бүр хангалтгүй төвшин гэсэн үг. Тэгээд одоо буруу шийдвэр гаргаад байхаар буцаагаад яж гэхлээр нарийн мэрэгжлийн ур чадвартай хамгийн туршлагатай үнэнч ажилчтай алдчих. Тэгэхээр төр бол одоо зарим одоо ингээд одоо миний чэйжэнд байна л да тийм 10 төрлийн байгууллагууд бол би Монголын хамгийн шилдэг инженерүүд ажилласаа гэж боддог.
Тэр нь ямар хуу салбаруудын жишээ? Хүн болгоны өдөр тутамдаа ашиглаад байгаа тэр төрийн үйлчилгээнүүд л байна гэсэн үг. Одоо татварын систем байна тий. E-баримт байна, татварын систем байна. Дахиад одоо хилээр нэвтэрч одоо иргэдэг одоо ингээд чөлөөтэй зорчих хамгийн нууц мэдээллүүдийг хадгалж байгаа байгууллагууд байна. За e-Mongolia гэх тий. Одоо дуртаад байвал одоо ингээд тэгэл улсын бүртгэлгээл явах хэрэгтэй. эдгээр системүүд байна. Энд бол инженеруудыг яг тэр суур технологи нь юу юм? Дунд хугацааны технологиуд нь юу юм? Нэг удаа ашиглагдах технологиуд нь юу юм бэ гэдгээ ялгаад тэр суур технологи дээр ашиглаж байгаа яг аюулгүй байдал систем чиглэлийн инженеруудыг яаж урт хугацаанд ажилуулах вэ гэдэг дээр бол бүр анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо яг тэр чиглэлийн хүний нөөцийн бодлого гэх юм те бодлого хүний нөөц хөгжлийн бодлого гэдэг зүйл бол одоо төрд одоо хэрэгтэй. Энэ дээр бас тодруулж асуухад одоо яг хуу сошиалд ингээд нэг том компанитай холбоотой тийм маргаан яваалаа л та тий. Нэг тендерийн системтэй. Ер нь төрийн худалдан авалтын одоо механизмаар тий энэ хүү одоо суур системүүд болон бусад програмын шийдлүүдийг ингээд авах тэр арга ер нь хэр зөв юм. Ер нь тендерийн механизмыг ашиглах яаж зөв ашиглах юм. Олон улсын яг практик үед энийг одоо бизнесээс төрийн шаардлагатай технологи системүүдийг нийлүүлэхэд тэр нэг ямар бодлого хэрэгтэй гэдэг тэр худалдан авалтын тий. Одоо нөгөө миний хувьд бас нөгөө Азийн хөгжлийн банкн дээр 2 жил гарангийн хугацаанд ажилласан. Тэрэн дээр нөгөө хөндлөнгийн хараат бус зөвлөх гэж явдаг. Энэ хараат бус зөвлөхөөр ямар үйл ажиллагаа хийлгэх гээд байгаа юм бэ? Ямар үр дүн одоо тэр зөвлөхөөс авах гээд байгаа вэ гэдэг тэгэхээр хөндлөнгийн яг мэргэжлийн дүгнэлт авах гээд байгаа. Тэгэхээр төрийн байгууллагууд дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хувьд бол яг энэ хөндлөнгийн мэргэжлийн дүгнэлтүүд юу байна уу? Тэгээ бүгдэн дээр нь тийм юу тавих шаардлагагүй. Гэхдээ яг чухал системүүдийн хувьд бол энэ аюу чухал. Тэгээ яг тэр нөгөө магадгүй олон нийтэд нээлттэй биш ч гэсэндээ яг тэр төрийн чухал байгууллагууд дотроо энэ байгууллагын одоо нөгөө бодит үнэлгээний мэдээллийг харуулах хэрэгтэй. Тэгжээж одоо нөгөө нэг дараагийн одоо байгууллага хохирохгүй байх тийм одоо боломжууд бүртнэ гэсэн үг. За тэгээ миний хувьд бас нөгөө Азийн хөгжлийн банкн дээр нөгөө зөвлөх байхдаа бас байн ингээд нөгөө нэг сануулад байдаг байсан тэр одоо нөгөө шалгуур үзүүлэлтэнд бол дандаа нөгөө олон жилийн туршлагатай, олон ажилтнтай, эсвэл нөгөө санхүүгийн чадамжтай гэдэг ийм шалгууруудыг ерөөсөө ингээд копитад пастад ингээд тавьчихдаг. Тэгэл тэрэн дотор яг энэ одоо технологийн нарийн мэргэжлийн эсвэл одоо нөгөө яг орчин үеийн технологиг нэвтрүүлэх яах юм бол 20 жилийн ажлын туршлагатай компаниар юу нь яах гээд байгаа. Энэ шалгуур үзүүлэлт чинь буруу юм биш үү гэдэг энэ одоо дандаа ийм санаачлалууд ингээл гаргаал тэгэл зарим нь бол одоо зөвшөөрөгдөн зарим нь бол яг хэвээр юм. Тэгээ яг тэр 20 жил тавиад магадгүй одоо нөгөө нэг санхүүгийн чадамж тавингууд яг тэрийг гүйцэтгэж чадхуйс жижиг дунд байгууллагууд орж чадахгүй болчих жоох. Тэгэл нэг том цөөх хийдэн байгууллага авна. Буцаага тэр байгууллагуудын хувьд бол яаж бүгдийг хийх гэж зорж шүү дээ, тий? Бүгдийг хийх гэж. Бүгдийг чаддаг хүн бол бас асуудалтай. Тий. За миний хувьд бол маш цөөхөн лимиг маш сайн чадна. Тэгээ ихэнх юмнуудыг чадахгүй. Тий. Хэдийгээр ингээ 14 хүний бүрэлдэхүүнтэй ингээ мэргэжлийн баг бүрдүүлсэн ч гэсэндээ яг нөгөө мэдээллийн технологийн чадамжийнхаа хувьд бол бид нар яаж нэгсэн чинь 8%-ийг л одоо нөгөө мэргэжлийн төвшөнд хийн. Бусад 92% нь бол чадахгүй. Тэгээ чаддаг багууд нь хийгээ гэд ингээ үлдээч штэ тий. Тэгэхээр бид яг тэгжил ер нь ажиллахмаар байна. Бас яг тэгж ажиллаж байгаа багуудтай л хамтарч ажилладаг тийм бас ийм ойлголтыг бий болгомоор байна. Түүнээс шууд нөгөө санхүүгийн чадамж 20 жилийн түүхтэй гингуудаа бүгдэн дээр нь сонгоод авах юм бол бас өөрөө бас хэрэглэгч өөрөө буруу сонголтоо хийж штэ тий. Нөгөө нэг төрийн дэд бүстэй холбоотой нэг зүйл асууд нодлон билүү нөгөө анар гишүүн хятадуудтай хамтарч байгаа тэр байдлыг жаахан шүүмжлээд байсан тий. Ерөөдөө хятадууд ингээд хятадуудаас суур систем авч ашиглах нь бас юм эрсдэлтэй. Ер нь яг тэн дээр зүгээр мэрэгчлийн хувьд яг юу гэж боддог. Одоо бид нэг ингээл хятадууд янз янзын платформ системүүдийг ашиглаад ерөөдөө идэвхтэй эхэлчлээ. WeChat-аас эхлээл тий. Энэ талд эрсдэл нь юу вэ, боломж нь юу вэ гэдэг тэрийг юу гэж харддаг. Манайх болохоор бүр тийм том хэмжээний системийг нэвтрүүлэх гэхлээр хүний нөөцийн чадамж нөгөө компаниудын бэлэн байдал гэдэг зүйл бол хараахан болоогүй байгаад байна. За гэхдээ бид нар нөгөө нэг зохистой хэрэглээ гэдэг зүйлийг бол одоо нөгөө бий болгох л ёстой. За юуны яг энэ дэд бүтцийн технологиуд дээр угаасаа нөгөө олон улсад аюулгүй байдлыг хангадаг
хангасан хангаагүйгээд ингээд угаасаа юунууд байдаг. Шалгуурууд байдаг. Тэрийг аягүй сайн орж үзэх хэрэгтэй. Заримдаа бол одоо миний одоо юугаар бол одоо манай одоо хууль хүчний байгууллагын тий нэг ингээд тендер дээр ийм венерийн ийм системүүд авнаа гэд ингээд тендерийн шалгуурлалтанд оролцсон. Буцаагаад нөгөө нэг юу нь болохоор жижиг түнд байгууллага хувийн байгууллагын секторт ашиглаж болно. Төрийн байгууллага, санхүүгийн байгууллагад ашиглаж болохгүй вендор байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол тэрийг бас ингээд мэрэгчлэлтүнгүүд маань байгууллагуудыг сонгохдоо бол аягүй сайн судалгаа хийх хэрэгтэй байгаа. Дахиад нөгөө олон улсын одоо юуны байгууллагууд байгаа. Донор байгууллагууд байна тий. ADB, одоо нэг EBRD ч гэдэг юм. Тэгэхээр байгууллагуудын хувьд бол ийм одоо вендорын бүтээгдэхүүнийг яг нөгөө худалдаа авалтаар санхүүжүүлэхэд, зээл тусламжаар санхүүжүүлэхэд зөвшөөрнө. Энийг зөвшөөрөхгүйгээд бүр листтэй. Гэтэл бид бол яаж гэсэн чинь нөгөө хар листэнд ч юм уу сар листэнд байгаа бүтээгдэхүүнийг одоо төрийн чухал систем дээр аваачиж ашиглаж болохгүй л тий. Тэгэхээр одоо нөгөө хятад сайн бүтээгдэхүүнч байгаа муу бүтээгдэхүүнч байгаа тий. Яг ашиглаж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгэн дээрээ яг одоо итгэж болох үс юм уу гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. За баярлалаа. За тэгэхээр подкастын сүүлийн асуултыг асууя. Одоо AI-г асуухгүй бол болохгүй юм л дээ. Тэгээ одоо бизнестэйгээ холбоотой асуухад бол ерөнхий дүр зургаараа нэлээд их хэсэг нэм чатботын төвшөнд ашиглаж байгаа. За зөвөн тооны томоохон компаниуд одоо агентийн төвшөнд ашиглаад эхэлж байна. Тэгвэл үнэ дахиад бол цаашаа хол явахаар юм одоо бүр цоошин экосистем, цоошин мэдлэг ур чадварыг бий болгож байгаа технологи байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесүүдээр аваад үзэхээр ихэд AI-ийн бас эрсдэл байна, боломжууд байна. Ялангуяа тэр нэг одоо дижитал дэд бүтцээр холбож аваад үзэхэд юм юу гэж хэлэх вэ? За AI дээр бол манайх бол одоо маш эрчимтэй ашиглалт. Нөгөө хэрэгэлдэг ард түмэн болохоор ингээд эрчимтэй ашиглалт гэдэг зүйл рүү явсан байгаа. Тэгээ хэтэрхий их хувийн мэдээлэлээ бизнесийнхаа нууцыг, магадгүй төрийнхаа нууцыг тэр AI-аар боловсруулах тийм одоо хэрэглэнээс аль болох зайлсхийх хэрэгтэй байгаа. За яг бизнесийн байгууллагууд дээр бол нөгөө бүх төлийг ашиглан бүх төлийг яана гэхээс илүү нөгөө зохистой хэрэглээ, цөөхөн яг трастад маш цөөн тооны одоо юун дээр бол одоо хиймэл оюун ухааныг нөгөө ашиглахаас одоо ашиглаж байж илүү бүтээмжтэй, илүү одоо хурдтай, бусдаас хоцорхойгүй ашиглахаар байгаа учраас тэрнээр маш сайн судалгаа хийгэрэй гэдэг ийм зөвлөгөө өгч байна. За хиймэл оюун ухаан ингээд хэрэглээ ингээд ихсэж байгаатай холбоотой одоо бид бол яаж юм гэхээр нөгөө нэг big data дахиад өмнө чинь одоо юу л ингээд зөндөө олон ингээд янз янзын модууд яваад байгаа. Трендүүд ингээд явж байгаа. Блокчейн гэдэг ингээд явж байна. Одоо яаж юм гэхээр нөгөө юу явж байна? Хиймэл оюуныхаа бас юм дагуулга явж байна. За яг энэтэй холбоотой бол цаана нь одоо нөгөө нэг бэлдэх ёстой нөгөө суур дэд бүтцийн асуудал бол одоо бүр томорч байгаа гэсэн үг. Одоо ингээд нөгөө Red Hat ч юм уу одоо манай одоо партнер Canonical компани зүгээс бол за одоо өнөөдрийн байдлаар байгаа ингээ хэрэглэгчийн чинь тоо 2030 он гэхэд 3 дахин одоо хэрэглэгчийн чинь тоо өсөхгүй байж болно. Гэтэ тэдний дэд бүтцийн хэрэглээ 3 дахин өсгөр ийм одоо урчилсан ийм одоо юу байна. Урчилсан таамаг байна. Тэгэхээр энд та бүхэн бэлдээрэй. Буцаад яаж гэсэн чинь та бүхэн бас хэрэглэгчтэй бэлдэх ёстой. Нөгөө хүмүүс маань яаж гэсэн чинь нэг л өдөр нэг олон датагаа ингээ боловсруулад ингээд яг үр дүнгийн өгөх гэсэн чинь тодорхой хэмжээний буруу сонголтыг, буруу одоо шийдвэрүүдийг гаргацсан байх үед. Тэдний одоо нөгөө шийдвэрүүдийг 3 жилийн дараа ямар байх бол, 5 жилийн дараа ямар байх бол гэдгийг нь төсөөлөөд хэдий хэрэглэж сонгохгүй байсан ч танилцуулаад явах үүрэг нь танаад байгаа шүү гэдэг юм юу гэж. Тэгэхээр бид бол одоо тэр чиглэл рүү бас ингээд ер нь бол одоо нөгөө хэрэглэгчтэй зориулаад дэд бүтцийн асуудал дээр ямар шийдэл байж болох вэ гэдэг дээр бол ажиллана. За яг манай байгууллага дээр бол хиймэл оюун ухааныг ашиглаад гарч байгаа нэг гоё үр дүн бол би 2016 он дээр бол нөгөө серверийн аюулгүй байдлыг стандарт нэвтрүүлэх гэдэг дээр бол баг 2 сар ажиллаж байсан. За нэг анхны удаа 2 сар ажилласан, дараагийн удаа 14 хоног ажилласан. Тэгээ энэ одоо ажилдаг серверийн аюулгүй байдлыг хангадаг энэ одоо үйл ажиллагаагаа бол автоматжуулаад 10 хоногоос бууруулж чадахгүйсэн. Одоо хиймэл оюун ухаан одоо сая 2025 онд танилцуулагдлаа. 26 онд одоо бид нар хэдий туршилтын шатанд байгаач энэ 10 хоногийг бид нар 3 хоног руу бууруулж чадсан.
Тэгэхээр манай инженерүүд магадгүй 2027 онд одоо нөгөө энэ жил нэг 40 төсөл дээр ажиллаж чадсан бол хиймэл оюун ухаантай хамт эх жил нэг 80 төсөл дээр ч юм ажиллаж чадах үйс. Тийм одоо бүтээмжтэй байхад энэ одоо хиймэл оюун ухаан ашиглагдах нэ. Гэхдээ мэдээж ашиглаж байгаа түүлийн хувьд бол вендорын зөвшөөрөлтэй одоо тодорхой одоо нөгөө төлбөртэй ашиглагддаг ийм төлөвүүдийг ашиглаж бид нар одоо яг энэ туршилтын ажлуудаа хийдэг явж байна. Тэгээ айгүй гоё эерэг үр дүн гарч байгаа. Гэхдээ л стил нөгөө нэг хүний туршлага хаашаач холдохгүй гэдэг шиг тий хиймэл оюун ухааны гаргасан үр дүн дээр бид нар заавал засвар оруулж байгаа. За баярлалаа. За нэлээд сонирхолтой өгөөжтэй ярилцлага боллоо гэж бодож байна. Гээд манай подкастын дугаар энэ удаагийн дугаарт UPR Consulting компани үүсгэн байгуулагч Rate Academy-ийн багш нэмээ оролцлоо. За ингээд бизнесмен подкастын сонсогч та бүхэн манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд дараагийн дугаараар уулзъя та.